За энэ хичээлээр архивын системдэр хадгаламжийн нэгж хэрхэн үүсгэх, хадгаламжийн нэгжийн мэдээллийн бүртгэлийг засах талаар хэрхэн хийх талаар үзье. За архивын систем рүү орно. За архивын системийн нүүрээс харагдаж байна. За хадгаламжийн нэгж гэдэг зэс харагдаж байна. Хадгаламжийн нэгжийн зэсний хажуудлын сум дээр нарангууд байнга хадгалах хадгаламжийн нэгж, 70 жил хадгалах, түр хадгалах хадгаламжийн нэгж гэсэн сонголтууд харагдаж байна. За байнга хадгалах хадгаламжийн нэгж рүү оръё. За хадгаламжийн нэгжийн бүртгэлийг хийхин тулд зүүн дээд булан дээрээс дансны мэдээлэл зайлшгүй сонгогдсон байх ёстой. Тэгэхээр ямар дансан дээр хадгаламжийн нэгж бүртгэлийг харуулах талаар сонголтоо хийгдсэн байх ёстой. За энэ дээр жишээ нь аймгийн засаг дарганд тамгын газрын байнгын хадгалах хадгаламжийн нэгжийн данс гэдэг. Дансаа заавал сонгоно. За данс сонгогдсноор баруун талын хэсгээр тухайн дансан дах хадгаламжийн нэгжийн жагсаалтууд ингээ харагдаж байна. За энэ зүүн талын доод буланд байгаа энэ жагсаалт бол тухайн хадгаламжийн нэгжийн жагсаалтын шүүлтүрийн хэсгүүд харагдаж байна. За оноор нь шүүх, бүртгэгдсэн он, сараар нь шүүх, хадгаламжийн нэгжийн дугаараар нь эхлэх төгсөх дугаараар нь хайх, хадгаламжийн нэгжийн гарчгаар нь хайх, хэргийн индексээр нь хайх, тухайн хадгаламжийн нэгжийн тавигдсан 50 өрийн дугаар, тавцангийн дугаараар нь хайх боломжтой байх нь. За хариалагдах хилцэс нэгж, газар хилцэс нэгжээр нь хайж болно. За бас ерөнхий хайх утгаар нь бичиж хайж болно. За альва хайлтыг хийсэн бол хайх товчийг зайлшгүй дарна. Хайх товчийг дарснаар баруун талын хэсэг шүүгдэж харагдана. За бүгд дарснаар бол шүүлтүүд бүгд болж бүх тухайн дансан дах бүх хадгаламжийн нэгжүүд гарч ирдэг байгаа. За шинээр хадгаламжийн нэгж хэрхэн оруулах талаар үзье. За бүртгэлийн жагсаалтын дээр харагдаж байна. Зэс харагдаж байна. За энэ хадгаламжийн нэгж шинээр оруулах гэдэг энэ зэсэн дээр дарснаар тухайн дансан дээр, тухайн сонгогдсон дансан дээр хадгаламжийн нэгж оруулах цонх харагдаж байна. За энэ улаан одоор тэмдэглэгдсэн талбаруудыг бол зайлшгүй оруулах ёстой. За эхэнд нь хадгаламжийн нэгжийн дугаар гэж харагдаж байна. За 12. За 12 гэдэг маань тухайн хадгаламжийн нэгжийн дугаар нь бол автоматар дугаарлагдаж гарч ирнэ. За тэнгүүд энэ шаардлагатай бол энэ дугаарыг бол өөрчилж болно. За тэгээ гарч ирэн дээр бичнэ. Тухайн нэгжийн индексийг энэ дээр оруулах нь. За тухайн хадгаламжийн нэгж бүртгэгдсэн баримт эхлэх дуусах огноонуудыг за нийт хуудасны доод байх талаар оруулна. За оруулаа шаардлагатай талбарууд ингээд бүгдийг бөглөөд хадгалах товчийг дарна. Хадгалах товчийг дарснаар таны бүртгэгдсэн хадгаламжийн нэгж энэ хадгаламжийн нэгжийн жагсаалтан дээр нэмэгдэж харагдана. Нэмэгдээд харагдана. За өмнө бүртгэгдсэн хадгаламжийн нэгжийг хэрхэн засах, дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн үзэх талаар үзье. За тухайн хадгаламжийн нэгжийн сонгоно. За ингээд сонгоод тухайн бүр ингээд тэмдэглэгдэж гарч ирнэ шарангоор. За энэ харандааны төвчин дээр дарах эсвэл тухайн мөрөн дээр маусаар хоёр товшиход тухайн хадгаламжийн нэгжийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдаж байна. За тухайн хадгаламжийн нэгжийг хэн хизээ оруулсан талаар мэдээлэл харагдаж байна. За бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл бас доор нь харагдаж байна. За ийм хөмрөгдөх, ийм дансан дах, ийм дугаартай хадгаламжийн нэгж байна. Гарчин нь байна. За индекс нь байна. Эхлэх дуусах огноо нь харагдаж байна тийм. Хуудасны тоо, газар хэлсэн нэгж, хариалагдах газар хэлсэн нэгжийн мэдээлэл нэг харагдаж байна. За энэ талбарт дэлгэрэнгүй мэдээллийг засах шаардлагатай бол үйлдэл гэдэг зэс рүү орно. Үйлдэл зэс рүү оронгууд бүртгэлийг засах, бүртгэлийг устгах гэх сонголт гарч ирнэ. За бүртгэлийг засах гэж дарснаар тухайн бүртгэлийг засах цонх
гарч ирж байна. За энэ дээр ингээд шаардлагатай засах өөрчлөлтүүдээ хийгээд мөн хадгалах товчийг дарж өөрчлөлтүүд байна. За хадгалахтай ихтэй байна гэж байна. Тиймд дарснаар тухайн насны мэдээлэл засагдчихна гэсэн үг. За хадгалах хэмжээний нэгжийг бас устгаж болно. За энэ тухайн бүр шаардлагагүй бол за тэгвэл тухайн хадгалах хэмжээний нэгжээр баримт бичиг тавиагүй бүртгэгдсэн бол устгах боломжгүй байдаг. За байрлалын заавар гэж харагч дараагийн зэс нь. За байрлалын заавар гэдэг нь тухайн хадгалах хэмжээний нэгжийн байршлыг бүртгэл харагдаж гарч ирнэ. За жишээ нь энэ дэр бол байрлалын заавар дээр дарангууд тухайн хадгалах хэмжээний нэгжийн байрлсан тавирын дугаар, давцангийн дугаар, байр тайлбар гэсэн мэдээллүүд дээр гарч ирнэ. За эдгээр шаардлагатай бүглөөд хадгалах төвчийг дарснаар тухайн байрлалыг бүртгэж байна гэсэн үг. За бусад нэгдсэн цонхнуудаа ингээд жижиг X тэмдэглэгээ дараад хааж болдог. За тухайн хадгалах хэмжээний нэгжийн тухайн насны хадгалах хэмжээний нэгжийн дэлгэрэнгүй тайлан мэдээг харгахын тулд энэ тайлан мэдээ гэж байж байна. За ингээд тайлан мэдээ гэж харагдаж байна. За тэгэхээр тухайн дэлгэрэнгүй дансан дах байнгын хадгалах хэмжээний нэгжийн дансан дах бүх одоо хадгалах хэмжээний нэгжийн бүртгэлүүд ингээд харагдаж байна, бүртгэгдсэн. Архивын стандартын дагуу нэг бүр цонхнууд харагдаж байна. За одоо энэ бүртгэлд бол 1-ээс 11 хүртэлх дугаар бүхий 3 хадгалах хэмжээний нэгж бүртгэгдсэн байна гэсэн байна тийм. За тэгээ алгасан дугаар, давхцсан дугаарууд байгаа бол энэ тэмдэглэгээ хийж болно. За тайлан үлдсэн ажлын нэр, албан тушаал, гар үсэг ногнэр энэ дэр харагдана. За тэгээд энэ хадгалах хэмжээний нэгжлийг бүртгэлийг хийхэд бол бас баримт бичиг нэгтлэн шалгах комиссийн бас хэдэн сарын хэдний өдрийн хурлаар хэлцүүгээд энэ бүртгэлээс бүглэх ёстой. За тухайн тайлан хэвлэхийн тулд дэлгэцийн баруун бүтээл болонд хэвлэх товч байгаа. Энэ хэвлэх товчийг дарснаар тухайн хадгалах хэмжээний жагсаалтын хэвлэх зон гарч ирнэ. Хэвлэх товчийг дарснаар тухайн хадгалах хэмжээний нэгжийн тайланг тухайн дансан дах хадгалах хэмжээний нэгжийн жагсаалтын тайланг бол ингээ хэвлэж авах боломжтой. За буцаа хаах шаардлагатай бол гарах гэдэг нь. За дараа нь тухайн хүснэгтэн дэх энэ жагсаалтын Excel руу гарах. Excel руу гарах гэдэг. Ингээд Excel руу гаргаж болно. Энэ дээр шаардлагатай нэр өгөөд хадгалах товчийг дарснаар таны энэ жагсаалт Excel руу гарнаа. За энэ доотлын хэсэг дээр нь тухайн дансан хадгалах хэмжээний нэгжийн бүртгэгдсэн нийт тоо, за энэ хуудасны тоо, дансан дах нийт хадгалах хэмжээний нэгж хуудасны тоо. За энэ талбар нь болохоор товёогийн тоо байна. Тухайн хадгалах хэмжээний нэгж цаана бүртгэгдсэн товёогийн нийт 5 товёог харагдаж байна. За тэгээд 4 5 гээд доор нь 9 гээд нийт товёогийн тоонууд гарч ирнэ. За энэ удаагийн хичээлээр хадгалах хэмжээний нэгж хэрхэн бүртгэх, тухайн хадгалах хэмжээний нэгжин дэх хадгалах хэмжээний нэгжийн бүртгэлийг хэрхэн засах, устгах, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах талаар үзлээ. Баярлалаа.